Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол тэртээ 2000 онд гарч ирсэн Би Dazzle тэмээх инэдмийн нэгэн сайхан дурсамжтай кино. За бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Бидэнд айло тэмээх ажил дээр тэмч нэр хүн сайтай биш, бусдад үргэлж тусалдагч, дандаа гадуурхагддаг, нэг тийм сайхан сэтгэлтэй гэхдээ хизээч үнэлэгддэг залууг харуул. Ажлын газрынхан тэрнээс улаан цам зайгаа барьж бүр нүдэн дээр нь хөөрхий залууг жигээд байхад хүртэл Элио тэднийг өөрийнхөө жинхэнэ найзуудаа л гэж бодон хинтэж байхгүй том зүрхэн дотроо ойр дотныхоо хүмүүс суудал хадгалж байгаа юм шиг хандсаар байдаг. Нэг өрөө тэр ажиллаанд тарчгаад хамт ажилдаг хүмүүстэй жигдэн барин баарны нэг ширэнд ширэлчихсэн сууж байгаад бүхэл амьдралынхаа туршид хайрлаж явах ёстой тэр нэгэн хүнээ олж хар. Тэрний инээд биеийн хилэмж тухайн газарт орж ирсэн цагаасаа л Элиотын харцыг булааж нэг тийм юугаарч орлуулашгүй мэдрэмжийн гүрийг гинэн цайлхан залуугийн зүрхэнд тарьж орхидог. За тарьж орхидог ч гэжтэй ер нь бол Элиот энэ бүсгүйг хардаг болоод удаж байгаа юм байна л дээ. Хинтээ болцдог, цайны цагаараа юу хийдэг, ямар өнгийн хувцс өмсгөөрөө яаж харагдаг гэх тэрэнд мэдэхгүй судлаагүй энэ бүсгүйг холоос хараагүй нэг ч өдөр гэж өнгөрсөн 4 жилд бараг байгаагүй. Энэ бүсгүйг Элис нэгэд. Хамт сууж байгаад нь Элитийг тухайн бүсгүйд дурлцсан гэдгийг нь гадарлаад ой чи түүн дээр явж очиод хамт суух уу гэд хэлээд үзье чи химээ ятаад. Тэгэхдээ нэг тийм нэгнийгээ жийсэн доош нь хийсэн хамт яваа нэгнийхээ гаргасан алдаг тэний юм шиг шоолдог хүмүүс байдэн штэ. Яг тийм хүмүүсийн хамт яваад. Тэгэд Элитийг яаж Элисний өмнө очиод төгдөрч гацхыг нь харах гээд байгаа юм. За тэгээ манай хүн дуртай дургүй хоёрын хооронд алхалсаар энэ хорвоо дээр хамгийн их боддог хүнийхээ ард нэг л мэдхэд ирчихсэн байна. Тэгээ сайн уу намайг таньж гин үү хоёулаа нэг газарт ажилдаг гэхэд өнөөх нь манай залуу бүр огтоосоо таньдаг. Яг л нөгөө бороо ороод би их норчглоо гэж танд хэлсэн штэ гэж хэлээд байхад нь хүртэл Элис нь манай залууг танихгүй хэвээрэл байгаад. Хэсэг зур тэд биенээ ширтэн зогсны эзэс шаргал үстэй эмхтэй тентхийг орхидог. Бурхан минь би амьдралаа энэ хүүхэнтэй өнгөрүүлэхийн тулд юугаар зориулахад бэлэн байна. Айло тэнийгүү хэлчгээ тааз гөлрөө зогсож байтал хаанаас юм бэ бильярдны цагаан шарыг өнхөрсөөр байгаа тэрэн дээр хүрээд ирдэг. Аваад эзнийг нь хайгаад ийш тийшээ харуул нэгэн дур булаан бүсгүй тэрэн лүү заагаад хурууныхаа үзүүрээр дуудаж байгаа харагдана. Залуу ховстуулсан мэт өөрийн мэдлгүй алхасаар тэрний хажууд төхөж ирдэг. Бүсгүй шууд л чи ганцаараа явж байгаа юм. Би чамаа нэг эмэгтэйтэй ярилцаа зогсож байгаа чи харсан гэхэд Элиот үгүй тэр надтай хамт яваагүй гэж түнд хариулна. Улаан даашинстай эмэгтэй манай залууд хоёулаа ярилцаж болохоор чимээгүйхэн газарт очивол ямар вэ гэсэн саналыг тавьдаг. Энэ эмэгтэй Элиотын би энэ бүсгүйтэй хамт байхын тулд бүх зүйлсээ өгөхөд бэлэн байна гэсэн амандаа шивэнсэн цөөхөн хитгэн үгсийг нь олоод сонсчихсон байгаа юм. Элиот эхлээд тэрнийг биеэ үнэлэгч байна гэж ойлгоод би хизээч секс хийхийн тулд хэн нэг нь мөнгө төлж байгаагүй гэхвэл өнөөх нь тэнгээ би яанхан биш. Би чамаас чиний амьдралыг оронгоор нь өөрчилж чадах энгийн нэгэн асуулт асуух гээд байна. Хэрвээ би чиний хүссэн болгоныг биелүүлж чаднаа гэвэл чи надад идэх үү? Чи яг уу мен нууцыг хэндэж хэлэхгүй гэвэл би чамд нэрээ хэлье. Би бол ад зэтгэр. Эсвэл намайг өтгөрч гэж дуудсан бол. Айлангаар нь ч дуудсан надад таатай байх бол. Элиот ихэндээ энэ эмэгтэй галзуурчсан юм байна гэж ойлгоод тэрнээс салахын түүс болох бол өтгөр харин шаал өөр бодолтой байж тэрний ухаан санааг багаар самууруулж өөртөө дасгаж эхэлдэг. Угсаа ойлгомжтой шүү дээ. Хэрвээ өтгөр тэрэгтэй ямар нэг зүйл чамд байгаа л бол тэр чиний хажуунаас алхамж олдохгүй. Үргэлж хажууд чинь байж сонсхийг авахыг хүссэн зүйлсийг чинь яг хэрэгтэй үед нь санал болгосоор байна. Бүсгүй Элиотыг орой бүр ганцаардаж орондоо орох болгондоо уйлдаг талаар нь яриад чи сэтгэл дотроо хамтлаа ойлгохыг хүсдэг үстэй. Би чамайг дотроо юу бодож явдгийг чинь сайн мэднэ. Чи хувь заяагаа өөрийн гараараа өөрчлөх боломжтой болж байна. Бүгд чамайг хайрлаж, хүндлэж, чамаас эмээх болно. Чи ганцхан би хүсч байна гэсэн энгийн үгсийг хэлэхэд л хангалттай гээд манай залууг ер нь ямар шуухан амьдрал ирээдүйд хүлээж байгааг нь харуулахын тулд өнөөгч өтгөр чинь өөрийн эзэмшдэг шөнийн лаб руугаа дагуулж очдог. Тэнд ор хаалганаасаа ахуулаад л бүгд л Элиотыг танимхаарж бараг л эзэнтэн минь ноёнтэн минь гэсээр тэрнийг их л хүндэтгэж байгаа нь мэдрэгдэн. Тамийн гүнж манай залууг өрөөндөө дагуулж орж ирээд энэ бол зөвхөн эхлэл. Одоо хоёулаа гэрээтэйгээ танилцсанаа. Би чиний ямар ч хамаагүй 7 хүслийг биелүүлнэ. Харин чи хариуд нь надад сүнсээ худалдахад л болно. Элиот энэ бүгдийг сонсоод юу вэ? Юун сүнс хүмсээ худалдах болоо явчаа. Үгүй би ингэж чадахгүй болдог ч юм уу ер нь гэд эргэлзээд эхэлтэл залжин үхэн сүнс ер нь хэндэж хэрэггүй зүйл шүү дээ. Харин ч 7 хүсэл энтер гэд үнийг нь нилээд хөөргцэн байгаа зү гэжээснэ. Эн чинь юу вэ гэж зурагтаар Элиотын ойрын боломжит ирээдүйг дүрсэлсэн бичлэгийг тэрэнд үзүүлдэг. Элис нь тэрэн дээр манай залуутай нуур нугс болчихсон Элиот би чамайг хүлээгээд байна.
Хурдхан наа гэрэн дээрээ гарын үсгээ зурчгаад хайр дээрээ хүрээд ирээ гэж байдаг. Харж явдаг эмэгтэй нөөдөөс нь ихсэж хараад ямар нэг зүйл гуйж байгааг харсан Элиот тэр дорон ховстуулан огтхон ч эргэлцсэн шинжгүйгээр гарын үсгээ тухайн цаасан дээр зурж орхино. Сансандаа хөрсөн жөтгөр үүний дараа бичиг цаасаа хурдхан зэгцэлж яваад өө нэрээ ямар нэг зүйл болвол энэ пэйжэр дээр 666 гэсэн тоог хийгээд залгаар. Чи хаач байсан шууд над дээр хүргэгдээд ирнэ. Бас чи хүслээ одоо шууд шивнж олно. Дараа чивнсэн болно гэхэд Элиот эсгэл алдан би Элисэнтэй гэрэлмээр байна. Би баян нэр төлөөтэй болмоор. Баяндаа маш баян болмоор байна гэд ихний хүслэн тэр шивнэж орхидог. Хоромхон хугацаа өнгөрсний дараа Элиот захиалсан ертөнцийн сэргэн. Нүдэ нэгэд харуул бүх зүйл санснаар нь болж хөөхөн Элисен ч гэсэн тэрний хажууд унтаж байдаг. Хөссөн бүхнээ өөрийн болгосон залуу сэтгэл хангалуун байгаа нь тодоостод хараг. Тэр хідэн үеэрээ идээд барахгүй их хөрөнгөтэй, хэнийгс захирах их нэр нөлөөтэй, гаднаас ааж, дотроос ооч сайхан амьдралтай болсон байд. Тэр найзуудтайгаа ярилцсан зогсож байгаад хайртай эхнэрээ англи хэлнийхээ багш Раултай хамт хичээлдээ явж байгааг анзаарна. Тэдний биеийн хилэмж, бие биерүүгээ харцаа шидэлцэж байгаа нь нэг л биш болоод явчих бөгөөд ерөнхийдөө ил тод араар тавилтын шинжтэй харагддаг. Элиот туслахуудаасаа юу болоод байгаа талаар асуувал нөгөөдөл нь бүр Раул Элисен хоёрын зургуудаар альбом хийчихсэн. Тэдэн сарын тэднээс энэ хоёр ингэж ихэлсэн гэд байж байдаг. Хүн харахад дутагдах, ажигдах юмгүй сайхан амьдрал боловч бодит байдал дээр эхнэр нь манай хүнийг харахаар л дотор нь муухайрч үнэн голоосоо үзэн яддаг болоод явчихна. Элиотийн эд хөргөж хийсэн эцсийн дүндээ хар тамхи борлуулж олсон мөнгө болж таардаг. Эхэндээ сайхан байсан ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр болж үтж байгаа нэг ч юм байхгүй байгаа болохоор Элиот нөгөө пэйжрийн гаргаж ирээд эхний хүслээсээ татгалцгаар шийднэ. Эргэж ирсэн даруйдаа манай залуу би мөнгөтэй баян гисэн болохоос хар тамхины 8 ч болгоод өгөө гэж хамаас гуугаагүй. Тэгээд Элиосны байгаа байдал энэ төр юу вэ гэж өтгөрт хэлэхэд өтгөр хариуд нь чи тэрнтэй гэрэлмээр байна гэсэн болохоос хайр дурлалын талаар надад нэг ч үг зохиулгаагүй. Чиний хамгийн том алдаа чинь маш их хэд хөрөнгөтэй болох байсан. Хүмүүс мөнгөтэй, эрх мэдэлтэй л болчихвол бүх зүйл шийдэгдэнэ гэж боддог. Гэвч эцсийн дүндээ эмэгтэй хүнд эд нар чинь ямар ч утгагүй зүйл. Чи эмэгтэй хүнийг яг юу хүсэж байгааг тодорхой олж мэдэх хэрэгтэй гээд нэг газар руу манай залууг дагуулад явна. Тэд Элисний гэрт ирсэн байна. Нууцаар шүүгэнээс нь гарч ирээ тэд тэмдэглэлийн дэвтэрнээс нь өөрсөддөө хэрэгтэй мэдээлэлээ хайж эхэлдэг. Элисен тухайн төвтөр дээр намайг олон залуу сонирхдогч миний хүсдэг ганцхан сэтгэл хөдлөө огтхонч нуудаггүй мэдрэмжүүдээ үргэлж ил гаргадаг нэгэн. Чи минь хаана яваа юм бол доо хэмээн гансран бичсэн байна. Элиот түүнийг сонсон даруйдаал алив намайг энэ хорвогийн хамгийн эмзэг мэдрэмтгий залуу болгоод гэснээр өмнөх хүсэл дээр хэрхэн фейлснээ бас санаад тэр энэ удаад надад хайртай байх хэрэгтэй шүү гэснээр хоёр дахь хүслээ чөтгөрөөс үсдэг. Эсэг хугацааны дараа Элиот маш мэдрэмтгий нэгэн болсон байх бөгөөд нар жаргаж мандаж байгааг харах тоолондоо ой сайхныг нь биширч мэлмэртэл ойлгох хэмжээний тим эмзэг хонгор болсон байна. Элисэнд мэдээж хэрэг энэ таалагдж байгаа ч хитрхи ядаргаатай байнга чи минь яаж байна, айсан уу, эмзэглэж байна уу, даарч байна уу, халууцж байна уу, би чамаа гомдоочихсон уу, эсвэл шээс чинь хурж байна уу гэсэн мэдрэл асуултууд асуугаад залхаагаад эхэлдэг. Тиймдээ ч яг сонголтоо хийж цаашдаа хамт байх хэсгээ тодорхойлох цаг ирэхэд чи хитрхи зөөлөн үргэлж миний санаа бодлыг сонсож өөрийгөө үгүйсгдэг. Надад өмнө хэрэгтэй намайг анзаардаггүй чанга хатуу өөрийнхөө үзэл бодлын ард бат зогсдог эр хүн хэрэгтэй байна гэд яваад өгнө. Эргэж ирээд Элиот хоёр дахь хүсэл нь фейлдсэн ч эмэгтэй хүн ер нь яг юу хүсэж байгаагаа өөрөө ч сайн мэддэг юм байна гэсэн маш үнэтэй сургамжийг өөрийн болгосон байдаг. Тэр хэдийгээр Элисний хүсдэг маш мэдрэмтгий сайхан залуу болоод түн дээр очсон ч өдөр бүр тийм байвал залхуутай штэ хэмээн Элисний тэмдэглэлийн дэвтэр дээр бичгээ марцсан хамгийн гол зүйлийг нь тэд анзаараагүй байд. Яг мөрөөдөл бодит амьдрал хоёр шал өөр шүү гэсэн санаа л да. 3 дахь хүсэл. Манай гинэн залуу энэ удаад эмзэг мэдрэмтгий биш харин ч эсэргээрээ хүчтэй, том биетэй, алдартай, баян тэгээд дээрэс нь өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй болмоор байна хэмээн хажуудах эмэгтэйгээсээ хүсдэг. Өнөөхөн чормын дотор тэрний энэхүү хүслийг биелүүлж орхино. Элиот одоо Майкл Жордан шиг алдартай саксон бөмбөгчин болсон байна. Тэр багийнхаа ихэнх оноо ганцаараа авч төвхөнд нэрээ үлдээхэр хэмжээний сайн тоглолт үзүүлж байгаа харагдана. Хүмүүс тэрэнд ихэд сэтгэл хангалуун байна. Тоглолтын дараа Элиот хувц солихоорон зогсож байтал Элисен тэрнээс ярилцлага авч болох үгээсээр хүрээд ирж байгаа юм. Маан залуу дотроо энэ хүүхэнд унгас алдах хэмжээний тийм их хайртай болохоор шууд л найл гэх нь ойлгомжтой. Харилцан ярианы явцад тэдний ярианы сэдэв нэг л буруу тийшээгээ хазааж Элисен байн л манай залуугийн жижиг десант байгаа газар руу бүр улаан цайм харц шидлээд эхэлдэг.
Тэгснэ бүр хоёлаа ийшээ зайндаа гарч байгаа дотны яриа өрнүүлийн энтергээ баг барьж аваад эзэмдэх гээд байгаа маа хаашаа. Таны нөгөө юу чин аврах том байхдаа нөгөө яага мөрөөдөл чин энтергээ зүгээр шууд эргэтэн чин гээл хэлчихгүй улаан цай нэг тийм чийгтэй царай гаргачаад жижигхэн биендээ баймааргүй их хүсэл тачаал засруулад байна. За тэгээд хэсэг хугацаанд ингэж тойруугаар тэд ярилцсанээсээс Элиот өөрийн том залууга Элисэнд яг одоо харуулахар болдог. Тэгсэн хамгийн харамсалтай нь юу болдог вэ гэхээр Элиотийн хамгийн чухал эргэтэн бүр ямхан хэмжээтэйгээр энэ орчлонд бүтээгдсэн болж таар. Элис үүнийг харсан даруйдаа би нэг жижиг юм марчиж гэж хэлээд тэндээс зогдох бол манай залуу дахиад сэтгэл дундуур улаан пейжринг аваад өөртөө тусалдаг сайн найз охин руугаа эргээд очдог. Чөтгөр ер нь бол нүүрэн дээрээ Элиотийн хүсэж байгаа бүх зүйлсийг өгөөд байгаа юм шиг тэрний сайн найз мэтэр харагдах боловч үнэн хэрэгтээ маа залууг чи хүслээ дутуу хэлээд байна гэж шоглож байгаа байхгүй. Тэгээд эцсийн дүндээ сүнсийг нь хямдхан үнээр худалдаж авах ганцхан хүсэлтэй. Бүтэлгүйцэн хүсэл болгоны араас чөтгөр үргэлжил завгүй ямар нэг ажилдаа явж явах бөгөөд Элиотод хамгийн гол нь бодох хугацаа маш бага болгож тэрний хүслийн тоог аль болох хурднаар гүйцэхийг оролцоо. За дараагийн хүслээс илж хурдлаа би завгүй байна гэдэг ч юм уу те. Дөрөв дэх оролдлого. Гол дүр маань энэ удаад мэдээж хамгийн дөрөв том эргэтэнтэй болгож өгөхийг чөтгөрөөс шаардна. Тэгээ дараа нь боловсралтай, бүгдийг мэддэг хурц ухаантай, бас алдартай. Дээрээс нь Элисний тэрний гих хайрын хэмжээг өөр дүрдийнхээс бага зэрэг нэмж өгөхийг хүсдэг. Элиотийн ээлжид нэгэн дүр бол зохиолч. Бүгд л тэрнийг биширчээ, сүулт битсэн номныхын талаар амаа олохгүй бурцгааж байна. Тэр олны дунд бие өөгүй сайхан авч явж хаанаас нь чарсан төгс залуу гэмээр дүртэн орж хамгаа сайртай Элиснийхээ харцанд хүртэл амжилттай өртөөд авдаг. Тэгээ тэрнтэйгээ ядах юмгүй яриа өрнүүлж хормын дотор дотносоо дамжина. Одоо л нэг юм хүссэн бүхэндээ хүрчээ сэтгэлтэй эмгтэйгээ 100% өөрийн болгочихлоо доо хэмээн дотроо баярлан хөөрж үдшилэг дуусхийг тэр тэсэн ядан хүлээн. Хэсэг хугацааны дараа Элис нь өөрийн биеэ маа залуугийн мэдэл душаагаад одоо хоёлаа танах руу явбал яасан бэ гэж хэлнэ. Элиот ч дуртай наргагүй зөвшөөрөөд дурлалт бүсгүйгийн хоёр гарнаас нь хөдөлсөөр унтлагын өрөөрүүгэн дагуулад ортол тэнд нь маа залуугийн ихнэр нь байж ахын тэр. Песта Элиот бурхан минь бүх юм төгс байгаад байсны учраас ийм л шалтгаантай байж. Би чамд тайлбарлав. Би яаж ч удсан ижил хүүстэн байх боломжгүй. Хонгор минь би чамд батлаад өгье. Хоёулаа үнсэлцээ. Алигээд тэрний уруулыг хамаг дачаалаараа сорж үнсдэг ч гэсэн өмтөнд нь байгаа том эргэтнийх нь бүхий л сэрлэн хаашаа ч юм бэ хээрийн салхитай хамт алга болчихсон байхын тэр. Oysa хөөх юм төрнөөс хойш сэрлэн хөдлөхгүй байгааг анзаарахгүй л яваад байсан юм байлээ л дээ. За ингээд ээлжид нэгэн фейл. 5 дахь хүслээр маа залуу хүн төрлөختний сайн сайхны төлөө өөрийгөө зориулмаар байна. Тэгэд хийж бүтээсэн зүйлээрээ Элисний хайрыг татмаар байна гэж хэлээд би нэгдсэн улсын ерөнхийлөгч болмоор байна хэмэдэг. Хүслэн тэр дороо биелээж манай хүн сансандаа хүрдэг ч гэсэн хөгсөн царайтай Авраам Линкольн болчихсон байна. Эбрахам Линкольн гэх юм уу одоо нөгөө буудулдаг. Төгсгөл нь угаасаа ойлгомжтой. Тэгээд царай зүсэн нэг л явцгүй байгаад байгаа болохоор Элиот тэнд нэг их удаан байхыг хүсдэг. Угаасаа буудуулаад өгчдөг. 5 удаа бүтлгүүтэж дартагтаа тулсан манай гол дүр эцэст нь нэг юм ажилдаа ирсэн байна. Тэр одоо ямар ч хүсэл шивнэж өөрийгөө хуурахгүй байхаар шийдсэн нь баргар царайнаас нь илт харагдана. Тэгээ жаахан тайвшраад компьютерээ хасаагаад ажиллаа эхлүүлэх гэтэл чөтгөрийн хүүхэн дэлгэцэн дээр нь гараад ирдэг. За юу болов яав ивгээ өнөөгч худлаа бүгдийг нь мэдчихэж янзыг нь үзэж байгаа юм шиг асууж эхэлнэ. Тэгснэ дараачийн хүслээ одоо хурдхан шивнчих чамд одоо ганцхан хүсэл үлдсэн гэж аав. Элиот маш их гайхаж юу яриад байгаа юм бэ? Би 5 хүсэл шивнэсэн. Одоо надад 2 байх ёстой. Хоёулаа тоолъё гэж хэлээд ерөнхийлөгч, ижил хүүстэн зохиолч, сагсан бөмбөгчин, мэдрэл залуу, хар тамхины 8-аачин. Тэгээ яг 5 л байна шүү дээ. Юу балаараа 6 одоо нэг үлдсэн гээд байгаа юм бэ? Гэтэл нөгөө чөтгөрч нь бяцхан зайл хэрэглэж хамгийн ихэнд уулзсан өдрөө санаж байна уу? Чи надад бүүргэр идмээр байна гэж хэлсэн. Чи яг өөрийнхөө $3.50 тэрийг худалдаж авсан л да. Гэхдээ би нөхцөл байдлыг нь бүрдүүлсэн болохоор тэр чиний хүслийн тооноос хасагдсан гэж ойлгож олно гэж тулгаад байна. Элиот шудраг бус юмд үнэн голоосоо дургүй учраас за бойлол би наа тоглоомоос ч гарлаа. Гэрээгээ цуцлалаа хэмээн офисороо нэг чанга орлоод тэндээс гараад явчихдаг. Тэнд байсан хүмүүс гайхаастай. Ажлын газрын угаасаа гайхан тодорхой штэ. Хамгийн даруухан байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг нөхөр олон жилийн турш зүгээр ажиллаж ирсэн хэсэг хугацаанд ажиллаа таслаад явж ирснийхээ дараагаар тог өгч асаагаач хөдөлгчтэй ярьж ирж ирсэн гараад явчихаар энэ стач одоо хэдэн өдөр юу яагаагүй юм бэ л гэж бодно сте. Элиот сүмд ирсэн байна. Тэр жөтгөртэй буруу гэрээ хийснээс аял ойлгож ганцхан аврал нь бурхны ариун сүмд байхаа хэмээн бодож эхэлдэг. Тэгээд нөгөө сүмийнхээ ламтантай ярилцаж багшаа. Би яг одоо бурхантай ярилцах хэрэгтэй. Та намайг тэрнтэй уулзуулж өгч болох уу хэмээн асуув. Яг нөгөө жөтгөр өөр төр нь гарч ирсэн болохоор бурхныг гэсэн ер нь бол тэрний урд гарч ирээд ярилцах боломжтой л гэж ойлгосон шиг байгаа юм л да хөөрхий.
Гэхдээ юу гэж нөгөөх нь урд нь гарч ирэх вэ? Нөгөө ламтан чинь чи яхахтаа ярьж байгаа би бурхан байна гэж нилээд удаа ятгсны эцэст манай залууг ам нээлгэж ядна. Тэгвэл ярьж байгаа юм нугасаа ойлгомжтой шүү дээ. Жүтгэр тамаас гарч ирээд бит хоёр гэрээ байгуулад тэгсэн чинь бла 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 гэд. Хөрх юм яг үнэнгээсээ л өөртөө тохиолдсон юм а итгээд нөгөө ламдаа яриад байгаа байхгүй. Тэгсэн нөгөө тэнийг ээлжийг жинхэнэ солиод орж ирчихсэн байна гэж ойлгоо цагдаа дуудаад эрүүлжүүлэх рүү ачуулчихдаг. Өний ярьсныгаа төлөө чаавас шууд шорон руу явж чинээ төсөөлөөгүй байсан. Ээлүүд эхлээд тэрнийг авч явж байгаа цагтаа дараа нь хэсэг дээр сууж байгаа төрөвчд өөртөө тохиолдсон зүйлсийг нэг бүрчлэн тайлбарлаж ингэхдээ өөрийгөө улам тэнийг харагдуулснаар ямар ч авралгүйгээр эрүүлжүүлэхэд нэг шөнийг батны өнгөрөхөр болчихно. Манай залууг жүүлхийн өрөөрөө авч явах хүнээгээсэн чинь хэсэг хугацаанд тэрний сайн найз байсан царайлаг бүсгүй. Тэр замдаа сүүлчийн хүслийнхээ талаар сайн бодож хонор. Надтай маргалтаад ямар ч амжилтанд чи хүрэхгүй. Хугацаа бага байгаа шүү хэмээн тэр нь сануулад өрөөнийх нь хаалгыг дүүчих. Элиот гарах гарцгүй болсон учраас өрөөнийхөө жижигхэн цонхыг ширтээ зогсож байтал бас нэгэн сонирхолтой үйл явдал тэрэнд тохиолддог. Тэрний өрөөнд хоригдож байсан нэг залуу саяны эмэгтэйг жүтгэр байна гэж танаад чи ямар нөхцөлтэйгээр сүнсээ зарчихсан юм бэ? Угтаа бол чиний сүнс чинийх биш штэ. Бурханд харьяалагддаг гэд наадах чинь. Хэн хүссэн нь ч авдаг ч биш. Хүн болгон л алдаа гаргадаг. Гэхдээ Бурхны өмнө чин сэтгэлээсээ хүсж байгаа зүйлээ уудлах юм бол аврал хизээд гарч ирдэг юм шүүгээд тэр буцаад орлуугаан хэвдээд өгдөг. Энэ ярианаас ерөөхдөө бол манай хүн ихэнхийг нь ойлгоогүй ч гэсэн далд санааг нь ухахыг хүсч би нэрээ яг юу хүсэж байгаа юм болоо гэж анх удагаан өөрөөсөө асуув. Маргааш болж Элиот эцсийн хүслээ шивнэж сүнсээ өтөр тушаахаар нөгөө цэнгэний газартаа хурж ирдэг. Бүсгүйч тэрний хүлээж байсан бололтой гинэт урд нь гарч ирээд хурдхан үүнийг хийцгээгээд өрөө рүүгэн дагуулад орно. Чөтгөр за халив чи одоо ямар байхыг хүсэж байна? Хурдхан биелүүлээд өгөө гэж хэлэхэд манай залуу хариуд нь би одоо өнгөрсөн удаагийн шиг зүйлс хүсэх юм байсан. Бүхэл амьдралынхаа туршид би царайлаг, амжилттай, ухаантай бас дээрэс нь мөнгөтэй болчих бол миний бүх асуудал шийдэгднэ гэж боддог байлаа. Тиймдээ ч яг чам шиг хүн гарч ирээд шидэд тохиураараа энэ бүгдийг минь биелүүлээд өгдөгч болоосоо хэмээн мөрөөддөг байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ямар ч хүсэл энэ бүхний ачаар тэр дундаа шидийн хүчээр биелэхгүй байгааг би анзаарсан. Тиймээс одоо надад хүсэж байх зүйл үлдээгүй. Хоёулаа энэ түрээд зогсё хэмээн жүтгэр тэр хэлдэг. Бүсгүй анхааралтай гэгчин тэрнийг сонсож байснаа гэрэл бол гэрээ. Чи хүслээ шивнэж би сүнсийг чинь авах болно. Чамайг ингэж байвал миний уур хүрэх гээд байна гэд аврах том хэмжээтэй болоод манай залууг айлгаж тэрний хүслийг хүчээр хэлүүлэхийг хичээдэг. Энэ ч амжилттай болж Элиот ч маш ихээр сандарч за яах вэ би хэлье. Би Элиоснийг өөрийн болгож угаасаа чадахгүй. Гэхдээ би тэрнийг хизээж битгий шаналаасай гэж хүсэж байна. Би тэрнийг сайхан амьдраасай л гэж хүсэж байна гэд эцсийн хүслээ тэр гүйцээчихдэг. Энэ бүхний дараа тамийн галд Элиот ундагч маш олон шаттай нэгэн танхимын тэг дунд нь ухаан орно. Чөтгөрийн дүртэй хүүхэн энэ үед манай залуугийн хажууд зогсож байх бөгөөд Элиот тэрнээс там гэдэг газар чинь ийм сайхан тайван газар уу гэтэл хүүхэн үгүй энэ бол зүгээр л нэг шүүхийн танхим. Чи сүүлчийн хүслээрээ бидний гэрээг хүчингүй болгосон гэд алхна. Яг нөгөө кино эхлэхэд энэ хоёр чинь нэг гэрээ байгуулсан шүү дээ. Мангар олон уудастай. Тэр гэрээг нь ер нь бол хинч уншдаггүй байна л да. Тэрнийх нь 2159 дэх уудас дээр өөрийгөө чөлөөлөх гээд нэг хэсэг байгаад тэрэн дээр нь болохоор гэрээ байгуулсан иргэн өөрийнхөө төлөө биш бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хүсгэл юм бол тухайн гэрээ маань ямар ч нөхцөлтэй байсан хүчингүй болно гэсэн заалт байсан юм байна лээ. Тэгээ яг тэр зүйл заалтын дагуу ер нь бол Элиот одоо эрхчлөөтэй болчихсон гэсэн үг. 6000 жилийн туршид чөтгөрийг энэ ажлыг хийж ихэснээс хойш хинч манай хүн шиг бусдын төлөө ийм зүйл хүсэж байгаагүй болж таардаг. 7 хүслийнхээ ядаж нэгийг өнгөрсөн энэ олон жилийн туршид ямар ч хүн хайртай хүмүүсийнхээ төлөө зориулахыг хүсээгүй гэсэн үг. Тэгэхээр хүн гэдэг амьтан бас муухай гоц яг алтан зах сурт нь гараад ирэх. Тэр үед зөвхөн өөрийгөө л бодож асар их шуналдаа дотроосоо идүүлж эргэн тойрноо харахгүй сохор болдгоо гэхээр. За тэгээ кино маань ингээд дуусчихгүй. Элиот цаашаа үргэлжлүүлэн амьдрах учраас тэр ажилдаа буцаад очив. Офис дээр нөгөө хамт ажилладаг нөхдүүд нь манай залуугаар ээлжид нэгэн тоглоомоо хийх гэж оролдоход Элиот сэтгэл санааны хувьд хамаагүй өөр хүн шиг болсон болохоор тохирсон хариуг нь тэр дорн барьж одооноос эхлээд намайг тайван байлгаа гэсэн санаагаа ойлгуулж чадна. Элисэнтэй ч гэсэн тэр дахин нэг удаа таарч гомдлын мөр яаж зүгээр явуулах вэ? Араас нь дуудаад гэхдээ энэ удаад бас л том хүн шиг ай кофе хамт төвөл яасан юм бэ хэмээн өөртөө маш итгэлтэйгээр игцхэн харж байгаа тэрэнд хэлчихдэг.
Дурлалт бүсгүйд нь тэрний энэ үгс ягаад ч юм бэ маш их сэтгэл төрүүлж чаддагч уучлаарай би найз залуутай тэрнтэйгээ уулзах гэж явж байна гэснээр Элиот хамгийн эцсийн байдлаар өөртөө дотроо чи хизээш минийх болохгүй юм байна. Чамаага тавьж явуулъя да гэж хэлээд ойлголоо баяртай гэд тэрнийг сүүлчийн удаа өөрийн агуу хайраараа хайрлсан харцаараа ардаас нь үдэж өгдөг. Ийхүү сэтгэл санааны хувьд бүрэн чөлөөлөгдсөн манай залуу их л өөдрөг гэрлүүгэн харж яваад тэдний хажуу талын байр нь шинэ хүн нөөж ирж байгааг олж харна. Оо шинэ хөрстөө болж байгаа юм байна штэ гэд хальт тэр хавь дугуунаасаа буутал байшин дотроос нь хайртай эмэгтэйтэй нь усны тусал адил мангар адилхан эмэгтэй гараад ирдэг. Хэсэг зурт нөгөөдөг чинь жаахан шокерж байснаа юу ч бодлогүй өнөөхтэйг нь танилцаад чамд эгч ч юм уу дүү ч юм уу ихэр ч юм уу ямар нэгэн байгаа юу гэж асуухад надад тийм хинч байхгүй би дээр олон ахтай хэмээн хариулснаар тэд дотог шогоон орно. Элиот ингэж нэг юм өөрийн жинхэнэ хайраа олж амар сайхандаа жаргаж байгаа үйл явдлаар энэ хүү кино маань дуустдаг. За хэн түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.